Сайн байцгаана уу? Зах төлөвтөн байна. Өнөөдөр TikTok подкастаар цай таних технологийн цаа гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Надтай хамтран ярилцах зочин маань Хишиг Жаргал 2000 цай таних камерын цаана гээд нийтлэл бичсэн. Нийтлэлийг нь уншиж үзлээ. Энэ нийтлэл нь хоёр хэсгээс бүтэж байгаа. Нэгт нь болохоор олон улсын харилцаанд кибер аюулгүй байдал чухал болох нь. Хоёрдугаарт нь болохоор цай таних камер хүний эрхийн татвар хэрхэн одоо халдаж байгаа нь гэсэн хоёр хэсгээс бүтсэн их сонирхолтой нийтлэл байна. Энэ нийтлэлтэй холбоотой байгаа нэг одоо тун сонирхолтой подкаст өрнөх болов уу гэсэн одоо хүлээлттэй байна. За ингээд Хишиг Жаргалдаа микрофоноо шилжүүлье. TikTok эгэлзээ боди. Мэнэ. За ерөнхийдөө нөгөө нэг 21 гараад хүндрэлтний бүтээсэн хамгийн томоохон амжилтуудын нэг нь бол мэдээж ардчлал хүний эрх хүчлээ байгаа. Тэгээд зэрэгцээд нөгөө технологийн хөгжлөгаа бид нар орон зайг үл хамааран өсөн үндэйг холбогддог болсон тийм. За тэгээд хэмэл оюун ухаан хөгжиж байна. Хүний өдөр тутмын амьдрал нөгөө хялбар болох арга замууд нэгдэж байна. Тэгээд олон сайн талууд бас үүсэж байгаа. За тэгээд манай нөгөө нэг улсын хувьд манай хотын захиргааны хувьд нөгөө аюулгүй хот байгуулах гэмт хэргийг бууруулах нэрийн дор одоо 2020 онд бол нөгөө 2000 царай таних камерыг суйрлуулахаар болсон тухай мэдээллийг нийслэлийн одоо холбогдох албаны даргын зориг гэдэг хүн ярилцлаганд дурдсан байсан. За манай хотын өмнөх дарга амар сайхан бас өөрөө танилцуулганда хэлгээд өгдөл дээрээ ажиллан дата цуглуулсан тухай ярьсан байсан байгаа. За тэгээд нөгөө энэ царай таних камер маань аюу олон асуудлуудыг дагуулж байгаа. Эхнийх нь болохоор яг нөгөө би олон улсын харилцаар төгссөн бодлоо ш тэр яг олон улсын харилцаанд яг энэ царай таних систем том зургаараа кибер аюулгүй байдал нь чухал болох тухай тусгасан. Тэгээд олон улсын харилцаанд ерөнхийдөө хим мэдээлэлтэй байна. Тэр тоглоомд хожих боломжтой гэж үздэг байгаа. Тэгэд хим мэдээлэлтэй байх уу гэдэг ингээд харангууд их гөрнөөд одоо хүчрэхэг том эдийн засгтай улсууд мэдээлэлтэй байна. Тэд нэр ингээд тоглоомд хожихын төлөө тэмцэлтнэ гэдэг нэг тийм дүр зураг гарч ирээд байгаа юм. Тэгээд томч байна уу, жижигч байна уу улсын хувьд нөгөө дотоод мэдээлэлээ гадагшаа алдахгүй байх нь аюул чухал болоод байгаа. Дотоод мэдээлэл гадагшаа алдахгүй гадны хакеруудын товтлогооноос сэргийлэх үйл ажиллагааг улс алган тодорхой хэмжээний нөгөө нэг улстай явуулж байгаа. За тэгээд одоо томоохон халдлагууд гэвэл 2003 онд Америкт Титан бороо халдлага олж ирсэн. Титан бороогийн гол эзний хятад байсан гэж үздэг тийм. За тэгээ 2003 оноос хойш зөндөл олон улс хоорондын халдлагууд гарсан. За тэгээ сайхан Twitter компаниг хакерцсан бас хакертлтэй үйл ажиллагаа яг ямар төвшөнд байгаа вэ гэдгийг хүмүүст аюул татвар харуулсан гэж харж байгаа. За тэгээд олон улсын харилцаанд улсууд нөгөө кибер аюулгүй байдал зарцуулах төсвөө бас нэмэгдүүлээд жил хэрэгтсэн бол нэмэгдүүлж байгаа хүүтэн дайнаас хойш нэмэгдүүлжсэн. За Америк нэгдсэн улс манай стратегийн иж бүрэн түнш Америк нэгдсэн улсын хувьд энэ жил буюу 20 онд 17.4 тэрбум долларыг зарцуулах болсон. Энэ өнгөрсөн оноос бол 5% өсөлт болоод байгаа. За тэгээд дэлхийд кибер аюулгүй байдлаараа нэгт их Британи, хоёрт Америк, гуравт Франц бичигдээд байгаа. За тэгээд бичигдээ тэгээ хамтарсан үйл ажиллагаануудыг бас нэлээд явуулаад явж байгаа. За тэгээ манай улсын хувьд нөгөө Монгол улсын хувьд кибер аюулгүй байдлын маань шатнамж ямар байдгийг манай улсын хувьд төсөв дээрээ суулгасан үгүй юу гэдэг нь бас нэлээд асуудалтай байгаад байгаа юм. За тэгээд яг ийм нөхцөл байдал бид нар ингээ 2000 шиг царай таних камерыг энжин зөвхөн одоо 2020 онд шүү дээ 2 жилийн дараа буюу 2022 он гэхэд 6822 гэсэн баха тийм тооны камерыг байрлуулсан гэдэг аахгүй. Тэгэд ингээд 2000 камерыг энэ жилдээ суйрлуулаад дараа жил дахиад өндөр тооны камеруудыг суйрлуулад их хэмжээний датаг цуглуулад өгдөл боловсруулсан байгаа тохиолдолд энэ датагаа алдвал яг ямар асуудал үүсвэ гэдгийг нь бүр нэлээд хэрэгэлзээг дагуулж байгаа юм. TikTok эгэлзээ боди. Тэгээд кибер аюулгүй байдал сул тохиолдолд бид нар датагаа цуглуулах нь өөрөө
маш том эрсдэл алгам баггүй. Бараг нөгөө нэг хакерт ч юм эсвэл нэг өрсөлдөгчдөө зүгээр нөгөө бэлэг өгч өгөхөөс өгч байта бараг энд дэвтгүүл ажил юм шиг санагдчихж байгаа. За тэгээд яг нөгөө энэ камерыг хэн яг олон улсад ямар улсууд ашигладаг вэ гэхээр за хамгийн тод жишээ бол манай урд хурш байна. Бүгд найрамд хятад ард улсаас царай таних камерыг суйрлуулсан байдаг. За гэхдээ бид нэг зүйлийг ойлгосон тэр юу вэ гэхээр хятад бол ардсан биш улс системтэй. Тэгээ хятад маань социализмыг цааш нь дэлгэрүүлнэ гэдэг социалист улс шүү гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За яг Америкийн зарим нэг мууж улсууд хэрэгжилж байгаа ч гэсэн хэрэгжилж байгаа ч гэсэн одоо энэ хэрэглээгээ болиулсан зарим нь бүр одоо нэвтрүүлгийг бандан буюу хориглоно гэдэг юмнуудыг яриад байгаа. За тэгээд томоохон бас Америкийн мужуу сайхныг хүртэл хориглох шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Тэгээд олон улсын харилцаа нөгөө гол тоглогчид бол олон улсын байгууллагууд бас царай таних камерын эсрэг нэлээд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулад уриалгуудыг гаргаж байгаа. Жишээлбэл Human Rights Watch болохоор Америкийн нэгдсэн улсын компаниудыг болохоор хувь хүний эрхийн асуудал цаана байгаа болохоор та бүхэн царай таних технологиг засгийн газартаа битгий зараач гэсэн уриалгыг гаргасан. За Amnesty International мөн яг адил төрлийн уриалгуудыг гаргасан, экспортлыг хорихыг борлуулахыг тэгээд нөгөө нэг улсдаа бүхэлд нь хориглохыг бас уриалсан байгаа. Тэгээд нөгөө нэг энэ камер нь яг нөгөө альва бүх зүйл давуу боломжтой байдаг. Нэг давуу тал царай таних системийн нэг давуу тал нь гэвэл цагдаа хүчний байгууллагуудын ажлыг хөнгөвчлөн. За гэхдээ цагдаа хүчний байгууллагуудын ажлыг хөнгөвчлөгч гэлээ нөгөө талдаа бид нэр датагаа алдчихвал тэрнээсээ том асуудал орчиж байгаа байхгүй юу. За тэгээд гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор энэ камеруудыг байршуулна гэдэг мэдээлэл байгаа юм. За тэгээд камер байрснаар яг царай таних камер байрснаар гэмт хэрэг маань өөрөө одоо яг багасах уу гэдг нь нэлийн эргэлзээтэй. Яг нөгөө гэмт хэргийг илрүүлэх талаасаа бол илрүүлэлт нэгсэж магадгүй. Гэхдээ хүмүүс камер байрлуулсан гэд хулгай хийдэг байсан хулгай хийхээ болно гэдэг жоохон сонин байгаад байгаа юм. Тэгээд ингээд харангууд гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ гингүүд нөгөө ард түмний соёнгийг эрүүлэх боловсролын түвшингс нэмэгдүүлэх болоод байгаа л доо. Ийм байгаа. Эхний сэдвт бол нэг иймэрхүү зүйлсүүдийг тусгасан. Тэгээд таны хувьдас нөгөө өөрөө IT-ийн салбарын хүний хувь цаашаа машин лернингийн хөгжлөлийг бас жоохон оруулсан байгаа. Тэгээд машин лернинг хөгжих тусам миний мэдээлэл одоо хин нэг хакерын гарт тэ миний одоо тэр газар кофе уугаа тэр газар хоол идэж явж байгаа мэдээлэл нэг хакерын компьютер дээр очичвал миний одоо царай төрхийг ашиглаад одоо юу класс юу хийж болох болчиход байгаа. Тэгээд тухайн өдрийн маань миний сэтгэл санаа ямар байна, би нүдч юу яаж юу бодгийг энэ хүн дэлгүүрт ороод ямар сонголт хийх үү гэдэг хүртэл мэдээллийг чинь нөгөө машин лернингийн тусламжтайгаар гараад ирэх боломжтой болчихж байгаа л доо. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө технологийн хөгжил яваад эрэнгүүд хүмүүст туршилт хэрэгтэй шүү дээ. Туршилтын нүүрний царай мимикүүд тэгээд тэнгууд хэрвээ алдсан тохиолдолд тэгэл туршилтанд орох ч юм уу тиймэрхүү магадлал нэлээд байгаа. Сүүл нөгөө бас Хараригийн номыг уншихад гэсэн яг энэ зүйл өөр бодит юм шиг санагдчихсан. 1984 гээд Жорж Орвеллийн дистопиа зохиол байдаг л да. Ер нь бол их залуучууд юм уншсан болов гэж одоо бас найдаж байна. Тэгээ энэ зохиол 1948 онд бичигдээд 1984 гэдэг нь мэдээж андаграм ер нь бол 1984 оны зөгнж бичсэн. Тэгэхээр 1984 онд бол дэлхийн нийтэд 3 том байлдаа улсуудад хуваагдсан байдаг. Тухайн зохиол байгаа Английн эзэнт гүрний тухай том ах одоо улсыг нь эзэлсэн. Тэгээд тэлээ дэлгэцдэг нэг тийм одоо зурагт юм л да. Тэр зурагтууд одоо тухайн оны бүх одоо мэдээллийг ингээ авч идэг. Сэтгэл санаа нь ямар шүү вэ, юу вэ? Тэгээд энэ баг цайныхан төлөө баг
юу бодож байгааг баг бодлыг нь хянах гэж сэтгэхүйн цагдаа гэдэг бас нэг тийм нэг ойлголт ерөнхийдөө байдаг. Юу вэ гэхээр энэ бол одоо 2020 онд бол ер нь 2030 он гэх бодтой биелэх боломжтой болсон харагдаж байна. Одоо яг энэ дэр нөгөө нэг машин лернинг хөгжөөд юм уу тухайн хүнийг бүх мэдээлэл нь харах гад ихтэй энээр нөгөө улсын төрийн үүрэг гэдэг юм бас нэлээ яригдах юм шиг санагдаад байгаа. Нөгөө төр яах гэж байдیں۔ Иргэнийхээ ямар мэдээллийг хадгалах хэвтэй. Одоо кибер халдлагуудаас яаж хамгаалах хэвтэй. Өмнө нь нөгөө нэг иргэдээ өөр усаас хамаадаг байсан бол одоо нөгөө технологиос хамгаалдаг, машин лернингээс хамгаалдаг, датаг нь алдахгүй байхын төлөө тэмцдэг тэмцлүүд л нэлээ аваадах шиг л байна л да. Тэгэд бас нөгөө улсуудын киберайлгийн байдлыг үзэж байгаа үзэл баримтал доктринуудыг хараадчихсан ийшээгээ баг нэлээ эртнээс чиглэлд ажиллагаануудаа хийгээд явсан байт юм байлээ. Тэгэлгүй яг уу манай улсын тухайд бол одоо иргэдийн дата гэх юм бол одоо хэдэн онд ч юм дээ бүх иргэдийнхээ одоо 10% хээг авсан байдаг тий. Одоо тэгэнгүүт энэ 10% хээг бол том одоо албан газрууд бол одоо хууны хээгээр ерөнхийдөө хүмүүсийг одоо хинбэ гэдгийг нь ерөнхийдөө бол хууны хээг нь шууд ерөнхийдөө таньдаг болцсон байна лээ. Тэгэхээр магадгүй төрийн байгууллагын системээс одоо хувийн байгууллага хүмүүсээ одоо хувийн мэдээлэл одоо хууны хээг одоо авсан байна гэж одоо нэг тийм хадах үндэслэл бол байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо дотоод дан бол одоо иргэдийнхээ мэдээллийг төрн хувийнхаа байгууллагад одоо өгсөн байна ч юм уу тий. Одоо юлдэл байлаа, намын байна. Шууд хууны хээг нь л одоо уншдаг болсон. Хууны хээг нь уншаал одоо энэ бол одоо тийм иргэн байна гэдгийг нь шууд мэдчихэж байгаа. Тэгэнгүүт энэ бол одоо юу гэх юм иргэдийнхээ одоо тэр нөгөө мэдээллийг, суур мэдээллийг одоо бас зааж байгаа бас нэг тийм нэг хэлбэр мөн байгаа байхгүй юу? Нөгөө төрийн үүргээ биелүүлээгүй бараг аюул тийм санаа тийм яг ингээд төрчин ингээд мэдээллийн иргэний хамгаалагчийн төр ямар ч төрөө үүрэг штэ. Тэд нөгөөд ингээд мэдээлэлээ зөвхөн хувийн компанид өчтдөг ч юм уу. Тэгээд энэ дээр нь хүмүүс ингээд чимээгүй байдаг гэдэг нь бас нэг санаа. Тийм. Энэ бол яг сэдвээс хазаалгаж магадгүй ч гэсэн бас их аюултай. Энэ бол бас нэг төрлийн бас нэг тийм нэг дата байхгүй юу. Тэгэхээр одоо энэ цай таних технологийн камер бол өндөр хүчин чадлын камер байх нь бол ойлгомжтой. Тэгээ мэдээж ирээдүйд бол 5G технологи аваад ирнэ. Тэгэхээр цай таних технологи тэгээд 5G-гийн худалдаа сүлжээ аваад ирэх юм бол 4K болон 6K, 8K хэмжээт төсвүүдийг сервер рүү буюу төв компьютер рүү илгээхээр маш хэмжээний дата их хөгжлөд цугларна. Энэ их хөгжөлтөөр нь одоо хэмэл оюун ухаан тэгээ машин лернинг ажиллаад эхлэхээр жинхэнэ одоо том аюул бол нүүлэх гээд байгаа. Яг сайн талаасаа мод одоо нөгөө жишээнүүд зөндөө байна л да. Гэхдээ санаасаа илүү одоо саар нэг муу жишээнүүд нь одоо олон байж байгаа. Энэ нэгэд юу вэ гэхээр одоо нийтлэл бичсний дагуу одоо нөгөө хүний суур одоо зүйдтэй шууд зөвчөлдөж байгаа. Зөвчөлдөд иж байгаа. Тэгэнгүүт одоо хүн төлөвтний хувьд бол одоо суур зүйдээ хамгаалах уу эсвэл одоо эргээд технологийнхоо боолн болох уу гэсэн одоо тийм нэг сонголтын өмнө ер нь бол тулж илчээд байх шиг байна. Тэгээд технологийн томчууд болох Elon Musk, Bill Gates-ээс ахуулаад ер нь бол хиймэл оюун ухааныг бол ирээдүйд одоо эргээд хүн төлөвтний тэнийг одоо ерөөхдөө хянч чадах уу, өдөрдөж чадах уу ер нь бол энэ бол эргээд хүн төлөвтнийг устгах маш том аюул болчиход байгаа шүү гэдгийг бол ер нь бол сүүлийн хэдэн жил байнга л анхааруулж байгаа. Монголын тохиолдол дээр бол одоо 2022 он гэхэд 6822 цай таних камер суулгана гэж байгаа нь бол их олон камер юм байна. 6822 камер гэдэг бол Улаанбаатар хот бол одоо юу юм өргөөшөө бол 8 км гээд байгаа үстэй. Тий. За утаашаа бол яг нэлээд урталтай. Тэгээ энэ дээр бол одоо ингээд 6822 камер цайрах камер сойлуулчих юм бол ер нь бол хэний хаана юу хийгээд хинтээ уулзаад хэрхэн явж байгааг бол одоо ээж бүрэн одоо хянч чаднаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо энийг одоо юу гэж зөвлөх вэ гэхээр одоо хэнийг хаана юу хийгээд хэрхэн
юу хийж байгааг бол зөвхөн одоо шоронгийн камерт шоронд л одоо хагалцагч нь одоо ээж бүрийн одоо хянж чаддаг байгаа тий. Тэгэхээр Улаанбаатар хотын тухайд бол 6822 камер 2020 онд суйлуулчих юм бол Улаанбаатар хот ч өөрөө нэг Улаанбаатар хот гэдэг тийм нэг одоо камертсан одоо шорон болчих юм биш үү гэсэн тийм нэг өгөөдөл байна. Бяс таньдаа санал нийлсэн. Би чинь одоо зөв өөр дээр аваад ярьчих л та. Тэг ингээд гэмт хэрэг хийгээгүй тий. Ингээд гэмт хэрэг хийхгүй ингээд сайрган байхыг хичээдэг хүн шүү дээ. Ингээд байж хаасаагүй ингээд надад камер ингээд байршуулад ингээд чир чин тийм нөгөө миний хамгийн том миний нөгөө эрхчлөөтэй байх гэдэг эрх рүү халтаад байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Хүн чинь за яг хүн эрхчлөөтэй байхаар ялагдсан ялагдаагүй дараагийн асуудал ч гэсэн ямарваа нэгэн иргэн улсдаа эрхчлөөтэй тайван байх эрх чинь өөрөө нөгөө ямар ч улсын баг ямар ч иргэний суурь эрх болчиход байгаа байхгүй яг ачсан л улсын иргэн бол би эрхчлөөтэй байх хэрэгтэй би халтшгүй байх хэрэгтэй би бусад гай болохгүйгээр ингээд амьдрах хэрэгтэй тий. Тэгээд тэгтэл хаасаагүй ингээд камер байхаар нэг талаас энэ миний суурь эрхийн зөрчил болоод нөгөө иргэдээ айгүйх тийм нөгөө дарамтанд оруулах юм шиг санагдаад байгаа юм. Тэгэд яагаад нөгөө нэг дахиад төрийн тухай ярангууд төрийн үүрэг юу юм бэ гэд үзэнгүүт яагаад надад сонгогдсон төр ард түмнээсээ сонгогдсон төр өөрөө ард түмнээ ингээд хянан шалган тэ камержуулна гэсэн бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм бэ гэдэг нь айгүй том хэрэгцээ төрүүлж байгаа юм. Үнэхээр гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж байгаа бол яг гэмт хэргийн гаралтыг бууруулах сонгогдож шинийн царай таних камер өөрөө муу юм уу гэдэг нь айгүй том асуудал байхгүй. Магадгүй царай таних камерыг байршуулад гэмт хэргийн одоо илрүүлэлт нь ол ихсэж магадгүй бах те. Яг гаралт одоо буурах уу гэдэг чинь өөрөө шалтгаан асар том асуудал шүү дээ. Тэгээд өөр асуудал тэр одоо нөгөө ард иргэдийнхээ боловсролын түвшинг нэмэгдүүлэхгүй сонин гэгэрүүлэхгүй л бол хичнээн 1000 2 3 4 мянган камер суйрлуулаад байрлуулсан ч гэсэндээ гэмт хэргийн нөгөө гаралт нь ол төдийлөн буурахгүй яг хөө гэмт хэрэг гарлаа гэхэд тэрийг яс олдгол нэг тийм дүр зураг руу шилжих юм шиг харагдаад байгаа юм. Тий энэ дээр сая бас нөгөө хүн одоо халдшгүй чөлөөтэй байх одоо үндсэн зөвлөдөөгээд бас жишээ авч байна тий. Энэ бол нөгөө нийтлэлийн 2 дугаар хэсэг дээр царай таних систем хүний эрхийн зөрчил болох нь гэдэг хэсэг дээр одоо манай улсын үндсэн хуулийн 16-гийн 13-т халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй гэж заасан байдаг. Тэгээ хууль заасан үндслэл журмаас гадуур дурам мэдээ хэнийгч нэгжих, баримтлах, хорих, мөдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэсэн их чухал өгүүлбэр байна л да. Тэгээд иргэний хувийн ба гэр бүл загтал харилцааны нууц орон байрны халдшгүй байдлыг хуулиар хамгаална. Ихтэй хэмээн зааж гэж байгаа байхгүй юу? Энэ дээр бас нөгөө би таныг философи сорьдог хүнийх нь хувьд асууя л да. Хүний одоо мөрдөх, мөшгөх гэдэг дээ шүү дээ. Мөрдөн мөшгөх гэдэг дээр одоо энэ үгэн дээр бид нар аюу нөгөө юу яаж ярих гэсэн юм шиг ач холбогдол өгөөд яг юг мөрдөн мөшгөх гэх юм гээд одоо жишээлбэл миний хувьд харж байгаагаар царай таних камер байрлуулсан байгаа нь хамааг мөрдөн мөшгөөд байгаа нэг хэлбэр муу юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Би өөрөө хүсээгүй байхад миний зөвшөөрлгүйгээр ягаад зүгээр нэг IT-ийн компани те ингээд хажуугаар нь гарангуут миний ингээд нүүрс царайны хэлбэрийг гаргаж ирээд баг нас хүйстэй тэр бүх баг биеийн жин өндөр тэр мэдээллүүдийг ингээд дэлгэснээр гаргаж ирж байгаа юм. Энд чинь өөрөө бас нэг яг нөгөө мөрдөж байгаа, мөшгөж байгаа. Тэгээд миний нууцтай байх гэдэг миний нөгөө иргэний хувийн эрх рүү халтаад зөрчил шиг санагдтыг. Таны хувьд яг энэ дээр ямар байр суурьтай байна вэ? Тийм би бол саяны хэлсэнтэй бас санал бол нэг байна. Хувь хүнд бол одоо нэг хувийн нууц байна. Тэгээд нэг хувийн бас нэг чөлөөт олон зай бас байх хэрэгтэй. Хүнд бол хувийн тийм нэг гэр гэдэг бол одоо өөрийнх нь бас нэг хувийн олон зай, годамж гэдэг бол бас нэг тийм нэг яг нийтгч боловч бас нэг чөлөөтэй алхах ч юм уу яг нэг хувийн олон зай мөн байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд дурын ингээд царай танах камер тавьчихад хувийн олон зай үгүй болчихж байгаа юм л та.
цай танах камер тавьсан байгаа учраас одоо нэг чөлөөтэй алхаж болохгүй. Айгүй заавал энийг шаардлагатай болж магадгүй камер таалагдахын тулд ч юм уу. Яг одоо эндээс ч яг одоо хүмүүс ерөөхдөө бол биеийн бариад тэгэхээр биеийн бариад хэлэнгүүт чинь ямар нэгэн байдлаар бол тэр санаа нэг тав тохгүй ярих гээл юм годомжинд бол нэг чирхээллийн нэг хэлбэр. Тийм тэгэхээр ихэд бол камер бол яг оноод хэлчихлээ. Одоо нэг тухайн хүнийг бол зүгээр л цай танах камер тавьсан бол хүчрхийлж байгаа. Тэг хүн бол бас ингэ хүчрхийлүүлж байгаа. Өөрөө ингээ мэдгүй юм шиг боловч энэ бол шууд хүчрхийл мөн ерөнхийдөө бол одоо нэг хүнийг одоо нэг хүчрхийлдэг юм байна гэдэг нэг ойлголт бол ерөнхийдөө бол олон нийтэд төвчээд ойлгомжтой байдаг тийм. Гэтэл одоо бол нөгөө хүн биш хүний бүтээл болсон технологи бас хүнийг эргээд хүчрхийлж байна гэсэн маш гоё одоо тийм нэг гаргалгаа гарч ирж байна тийм. Энэ нь яагаад гэвэл хүнд бол тэр мөлтөн мөшгөөд байгаа юм шиг тийм сэтгэл өвлөд энэ нэргээ там хүчрхийл хүнд одоо өчөж байна. Саяхан буюу одоо нэг өчтөр байсан тийм. Английн дав заалдах одоо шүүхээс цанаа таних камерууд одоо хүнийг одоо мөлдөн мөшгөж байгаа тийм гэмт хэрэг мөн байна гэд. Тэгээд шүүхээс нь болохоор одоо хүний халдчихгүй чөлөөтэй байх зөвд ерөөдөө халдаж буй одоо гэмт хэрэг гэж үтсэн шийдвэр гаргацсан байна лээ. Тэгэхээр бол одоо цай таних камерыг одоо байлуулна гэдэг бол одоо шууд одоо нэг тухайн төрн эсвэл одоо нэг хуулийн этгээдүүд хүний одоо нэг халдчихгүй чөлөөтэй байх зөвд халдаж буй одоо нэг гэмт хэрэг юм аа гэдээ үтсэн байна. Тэгэхээр манайхан бол одоо энийг бол одоо бас яг тэгж үзэх бүрэн одоо юм үндэслэлтэй ягаад вэ гэвэл одоо манайхны одоо нэг магадгүй үлгэр дуурайл авдаг магадгүй үндсэн хуулийнхаа зарим хэсгийг ч гэсэн одоо бас тийм нэг одоо хуул болсон англи саксоны тэр одоо хүний одоо үндсэн эрх одоо хөгжсөн ад түмэн одоо үндсэн эрхийг хамгаалахын тулд одоо нэг жагсдаг тэмцдэг шүүхтдэг улсад одоо ингээд үтцсэн байгаа юм чинь бид бол одоо бас шууд одоо энийг бол одоо бас хуулбарлан гэх юм уу одоо шууд гэмт хэрэггээд үзэхэд бол одоо болохгүй юм байхгүй. Нөгөө Ром Германы эрх зүйн бүлээс тэгээд Германы үндсэн хуулиас авсан үгүй гэж ярьдаг шүү дээ. Яг тэгээд үзэх юм бол нөгөө Герман ч гэсэн яг энэ тал дээр нэлээ тийм хатуу байр суурьтай байх юм хэд бол камер одоо царай таних камерыг дэмжих тал дээр бол үгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ зарим төлөөлөгчд нь. Тийм тэгэхээр одоо яг нэг үндсэн сэдвээс бас хазаач магадгүй байх л та. Эргээд нөгөө 6822 камер гээд энэ нэг Улаанбаатар хотын тухайд ийм нэг юм яваад байгаа маа. Одоо өмнө нь одоо нэг Батболд илүү нэг засгадаг байсан шүү дээ. Улаанбаатар Хундын Батболд. Суу Батболд. Тийм. Тэрний үед дөлүүдээ нэг аж аргалтай нэг Улаанбаатар гэдэг нэг юм бас нэг явсан. За тэр үеднүүд одоо нэг Улаанбаатар хотч одоо уулнаас одоо нэг гацуу модыг авцлаад замын голд суудгаал тэгэнгүүтээ нэг ногоон гэлдүүд одоо шүн хатчихсан. Тэгэхээр нэг өдөр нь харах юм бол зүгээр зэгийсэн юу ногоон мод тоосон даагцсан байх. Шүн ингээл ороо үдшиж явахаар ингээ ногоон олж ихэн нэг ногоон гацуу юм шиг тийм сэтгэл төрүүлдэг ч юм уу нэг тэгээд нэг аж аргалтай Улаанбаатар гэдэг нэг хэсэг одоо ингээд түүнтэй холбоотойгоор баахан төсөл хөтөлбөрүүд яв. Тэгээд одоо юу гэх юм Улаанбаатар хотын ч юм уу Монгол улсын одоо хүмүүсийн аж аргалын индекс аж аргал гэж хэмжих юм бол аж аргал бол та болоогүй болмол аж аргал нь багассан байгаа гэдэг. Одоогийн одоо саяхны одоо 2020 оны улсын хурлын 8 дугаар сонгуулиас өмнө Улаанбаатар хотын захирагч байсан Амар сайхны тухайд бол одоо нэг аюулгүй Улаанбаатар гэсэн бас нэг тийм нэг гэдэг бас нэг өмнөх тэр аж аргалтай Улаанбаатар гэдэгтэй адилхан зөвхөн одоо аж аргалтай гэдгийнх нь оронд аюулгүй гэдэг тийм нэг үг солиод бас дахиад нэг тийм нэг бүр одоо бас л хэрэгжүүлж байна л да. Энэ хоёр үгэн дээр юу н адилхан байгаа юм бэ гэхээр аж аргалтай аюулгүй гэдэг бол хоёулаа нөгөө одоо хийсвэр ойлголт байхгүй юу. Тэгвэл нөгөө яг нэг тийм нэг шууд одоо нэг хэмтчих одоо нэг болдгоо. Тэгээ шууд одоо бас ингээд хаачих болдгоо тийм нэг объектив биш. Ерөнхийдөө бол субъектив ухтгуунуудаар тоглож байгаа хүмүүсийн илүү тэр нөгөө психологтой хамааралтай тоглоод байгаа л да. Тэгэнгүүт одоо тэгээд аюулгүйнгүүтээ одоо яагаад вэ гэхээр одоо 6822 камер тэгэнгүүт энэ бол мэдээж одоо ямар нэгэн байдлаар тендер залаад ч юм уу тэгэл энийг нэг компани гүйцэтгэх нь тэргээл юм явж байгаа байх л да.
Энэ нэгдүгüөртүүд ингээд шууд нэг мөнгөний асуудал тэгэнгүүтээ одоо гоёо тайлбарлаж байгаа нь бол одоо гэмт хэрэг Улаанбаатар хот бол гэмт хэрэг маш их байна. Нэг гэмт хэргийг буулна Улаанбаатар хотын одоо гудамжуудыг гэрэлтэй болгоно. Тэгээ царай таньдаг камертай болгоно. Тэгээ гэмт хэрэгтнүүдийг худан илрүүлнэ гэсэн тийм сайхан давуу талуудыг л ярьсан байхаа. Тэрний нөгөө манай үеийн хотын дарга нар маань л нэг тийм тодцолтой Улаанбаатарыг л байгуулахыг хүсэж юм шиг үлээ. Тэгээд яг аз жаргалтай Улаанбаатар туслах хэлбэр хэрэгжээд Улаанбаатарчууд аз жаргалтай болсон уу гэдгийг нь бас сонирхолтой. Энэ хэмжиж болохгүй энэ үзүүлэлт байгаа даа. Тэгээд одоо аюулгүй Улаанбаатар гэд үзэнгүүт бас яг аюулгүй болох уугүй юу. Тэгээ хамгийн гол нь яг ийм нэг тодотголтой Улаанбаатар гэдэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд яваад байна. Тэгээд нөгөө ард иргэдээсээ санал авсан уу гэдэг юм бас айгүй сонирхолтой санагддаг байхгүй. Манай одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын чинь сонгуулиар гарч ирж байгаа шүү дээ. Төлөөллийн арчлахын дүрмээр ингээд хүмүүс гарч ирж байгаа. Тэгээд нөгөө нэг сонгогдсон хүмүүсийн саналыг аваад одоо жишээлбэл камеруудыг одоо царай таних камеруудыг суйрлуулж гин үү? Сквал зүгээр нөгөө нэг манай бүгд нарамд хятад ард бол сайн хүч маань өөрөө энийг хийцэн болохоор энэ практикийг өөрсдөө авчирчиг гэдэг юмар яваад байна. За бүр баллистиквал шатаа холбогдуулаад хятадаас тийм шахал байсан уу гэх юм уу. Тийм таамаглалууд бас нэлээд байгаа л да. Хамгийн гол зүйл нь болохоор энэ камерыг зөвхөн одоо өнөөдөр бүгд нарамд хятад ард улсад л ашиглаж ийн өөр улсуудад төдийлөн ашиглахгүй байна. Хинг улсууд энэ камерууд дээр нөгөө нэг одоо тавихгүй байхыг хоригдлохыг бүр нөгөө дотоодын компаниудаа хүртэл бити зараач гэж уриалах хэмжээнд очиод байна шүү дээ. Тэгээд Английн шүүх хүртэл одоо энэ бол хүний зөрчлөө гэдэг юм шийдвэр гаргацсан байхад яг энэ асуудлаа ингээд үргэлжлүүлж явах ямна гэвэл бас нөгөө асар тийм харамсалтай бараг л нөгөө нэг ардчлалаас ухралт юм шиг санагдаад байгаа байхгүй яа. Тэгэл ардчилсан нийгмийн үнд зүйл өөрөө хүний эрх хэрэгчлөө, хүний нөгөө суурь их маань баталгаатай байх ёстой, суурь их маань баталгаажсан байх ёстой. Миний суурь иргэнийхээ суурь эрхийг хамгаалахын төлөө төр явдаг ёстой байтал манай улсын төр, манай улсын одоо нийслэлийн засаг захиргаа маань иргэнийхээ суурь эрхийг гэмт хэрэг бууруулнаа, гэмт хэрэг багасгана гэсэн нэрийн дор нөгөө ингээд аваа хайч гарчин, байхгүй алгаж гарчин асар харамсалтай зүйл болоод байгаа юм л да. За тэгээ ихэд бол бас 2000 камерын баг 1000-аад камерыг нь тавьчихсан болов ажлынхан гүйцэтгэл 50% явж ийн гэсэндээ тийм нэг алуун бас ямар ч байсан тийм нэг мэдээ бол фэйсбүүкээр бас нэг хүн тавьчихсан байсан тий. Тийм ингээд харангуут энэ бас их харамсалтай мэдээлэлтэй. Энэ бол их хүмүүс ер нь бол их мэдхгүй байгаа олон хүмүүст хүрээгүй юм шиг байгаа. Энэ бол яг тийм нэг суур хүний нэг зөвүүд болон зөвүүдтэй нэг хэдэн бол зөвчлөлдөөд тэрэнд нь халдаад байна гэдгийг нэгдүгээр хүмүүс сайн хүрээгүй юм шиг байна. Хоёрдугаарт энэ бол яаж ч нөгөө технологи эргээд одоо хүнд одоо аюулцуулж байна. Гуравдугаарт нь бол энэ бол яаж ч эргээд камертай холбоотойгоор нэг тийм нэг датаны асуудал үүсэж байгаа тийм. Дата манай хотын өмнөх дарга амар сайхан өгөгдөл дээр ажиллана гэдээсэн байхгүй юу? Өгөгдөл дээр одоо датан дээр боловсруулалт хийний гэд нэг видеонд дурдсан байсан л та. Тэгээд би тэрийг айгүйх гайхчихсан. Яг ямар өгөгдөл дээр датан дээр ажиллаад яг тэндээс яг юу гаргаж авахын төлөө ажиллах нь аюул сонирхолтой байгаад байгаа байхгүй юу? Жишээлбэл машин learning-ийн тусламжтай. За бодё окей сонгуул гэд бодонгод энэ тий тухайн үний одоо үйл хөдлөл царай төрөхтэй хийж байгаа одоо явж байгаа газар орноос нь хамаарат хинд хаана яаж сонгуулах уу бараг тий энэ хүнд ямар нөгөө нэг сонгуулийн PR хэрэгтэй ямар сурталчилгаа хийх үү би энэ бүлэгт зориулж ямар зүйлийг хийх үү гэдэг тэр мэдээллүүд дээр бас одоо өгөгдлүүд дээр ажиллаад тэгээ бүр нөгөө нэг том ах гэх юм уу тийм
тийм том ах болох боломжоо баг өөрсдөө нэгээд байгаа юм шиг санагдсан. Гэхдээ үүнээс нь өмнө нөгөө нэг олон мянган хакерууд дэлхий дээр биш олон сая хакерууд дээр одоо Монголынхаа ихэнх Улаанбаатар хотод амьдардаг бүх ард иргэдийн датаг алдчихвал энэ өөрөө нөгөө нэг манай улсын үндэсний аюулгүй байдалд айгүй сөрөг нөлөөг үзүүлээд нөгөө үндэстэн маань яах вэ гэдэг дээрээ хүртэл улс маань яах вэ гэдэг дээрээ хүртэл асуудал яригдах гад байгаа. Тийм. Би яг бүр одоо 4 жилийн өмнөх жишээ байж магадгүй юм байна да. Би болсон тохиолдол байхгүй. Ер нь болсон тохиолдол нь бол 5 жилийн өмнөх тохиолдол юм шиг байна. Улаанбаатар хотод одоо алуун газруудад камерууд суулгуулсан байдаг шүү дээ. Тэгээд тэр камеруудыг нэхэд юм бол яг зүгээр нэг туршилтын жоо гэсэн үг зүгээр нэг хакердаж их юм уу та үзсэн байгаа юм бол тэгмүүд их камерууд нь нэг default буюу одоо үүдвээс одоо нууц үгтэйгээ тэр нь бол 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн нэг тийм нэг энгийн юмнууд байдаг л да нэг. Тэгэнгүүт ихэнх нь яг тийм тохиолгоотойгоо нэмэлт одоо хакерын програмын тусламжтайгаа гэсэн үг. Камерууд руу халтсан чинь тэгээд нэхэд юм бол тэгээд массаж, саун тэгээд солонгос хоолны газар баахан үйл ажиллагааг нэхэд юм бол хаж болсон гэдэг нэг тийм нэг бас нэг тийм туршилтын юм болж исэн баг 200 гаруй байгууллагууд юу хасан гэдэг. Тэгээд тэр нь тэгтээ дандаа нэг хамгаалтгүй байж гэнэ гэдэг үйлдвэр хийнэ. Тэнгүүд эн чинь бол одоо нэг эргээд тэр дата тухайн одоо хувийн байгууллагад нууц мууц гэж баах юмтай эргээд холбогдно. Тэнгүүд одоо энэ бол одоо их жижиг асуудал байхгүй юу? Энэ камерын асуудал одоо цай танах камерын асуудал бол жижиг биш одоо маш том асуудал. Эн чинь нөгөө хүмүүсийн датаг одоо хадгалаад авчиж байгаа. Ямар дата вэ гэхээр одоо хүний одоо нөгөө дадлаг хвшил. Тэгээд дадлаг хвшлийг нь мэдж байна гэдэг шиг бол дадлаг хвшлээр дамжуулаад тухайн хүний үнэхээр юм бол өдөлдөж болно гэсэн үг л дээ. Энэ нь тухайн хүн бол ирээдүйд одоо нэг ямар шийдвэр гаргахыг нэрхэд таамаглаж байгаа учраас тэгээд өөр юм уу одоо нэг занг бэлдэх бүрэн боломжтой. Тэгэхээр одоо нэг одоо философи талаас нь одоо нэг хүний чөлөөт хүсэл ч юм уу бас нэг юм байна шүү дээ. Тэр чөлөөт хүсэл гэдэг зүйлийг чи яаж нэ гэхээр одоо нэг цай танах камерын авсан датаудаа цуглуулсаар байгаад тэн дээр нь машин лернинг ажиллаад хэмэд оюухан ажиллаад тэгээд одоо мэдчихээр одоо хүнд одоо нэг өдөөс бэлтгэсэн нэг тийм нэг чөлөөт хүсэл маягийн нэг тийм тохиолдол үүсгэж байна л дээ технологийн тусламжтайгаар. Тэгэнгүүт энэ чинь эргээд хүн өөрөө одоо чөлөөтөр хүснэ үү эсвэл тэрийг яасна уу гэдэг технологийн тусламжтайгаар яаж чагаад одоо хүний хувьд бол шууд занганд очиж байгаа байхгүй юу? Энэ бол өстой маш том аюултай том гэмт хэрэг. Тэгэнгүүт одоо нөгөө төв одоо нэг Хараригийн намыг дуудсан шүү дээ. Хараригийн намд болохоор тэг дата бол одоо нэг 21-р зууны одоо газрын тос юмаа гэд зүйлсгээд тэгээд хэн датаг эзэмшин тэр бол одоо ерөөхдөө юм бол одоо хүчийг эзэмшнэ. Тэгээд датаг эзэмшиж байгаа хүн одоо маш хэмжээний одоо ашиг олно. Бусдыг өдөрдөн ч юм уу гэсэн ерөөхдөө утгаан тэгээ хэлчихэж байгаа. Тэнгүүт дата гэдэг бол одоо бас бурхны үргийг бас гүйцэтгэх бас боломжтой юм а гэд бас тийм нэг хэсэг дата хэсэгтэй байг. Тэнгүүт саяны одоо энэ free will үүсгэлийг одоо технологийн тусламжтайгаар үүсгэж байгаа одоо жишээ бол одоо бурхны л одоо хийж чадах тийм хүч чадал байхгүй. Одоо зөвөл л одоо энэ технологийн тусламжтайгаар одоо хийж одоо баг чадчих шүү дээ. Тэгэхээр энэ бол аюултай одоо тэгэхээр хүн төлөвлөгт юм бол энэ дээр бол одоо эргээд одоо хятадаас бусдад олон бол цай танах камерыг одоо эсгүүцэж байгаа нь бол одоо аргагүй маа. Бид ч бас одоо эсгүүцэхгүй нэг л мэдхэд одоо тэгээд хэцүүд нь одоо юу гэх одоо Бээжинд амьдардаг шиг болно гэсэн үг л дээ. Ер нь бол тэнд чинь нэг тийм нэг юу гэх юм бэ нэг сайн байх одоо нэг систем гэх юм уу нэг юм ажиллаад байгаа шүү дээ. Нэг цай танд камер байгаа учраас годомжинд хог аях юм бол одоо миний оноо хасагдана. 100% байж би годомжинд оноо нэг хог аячих юм бол 95% болчихно. Тэгээд дахиад нэг жүчил гаргачих юм бол тэр нь тэгээд камер бичигдсэн байх юм бол тэгээд 85% болно. Ингээл багасаад ирэнгүүт одоо миний одоо нөгөө дэлгүүрүүдэд өөрчлүүлэх одоо нийтийн төвөө өөрчлүүлэх одоо тийм нэг их боогдод эхэлж байгаа юм бол да саяхан байсан байгаа хятад бас тийм нэг тулдаг нэг бас нэг залуу жүчил гаргаад
Тэгээд цай таних камертад сайн танигдсан учраас одоо өөрийнх нь тэр оноо хасагдаад тэгээд ерөөхдөө бол нөгөө нийтийн тээврийн хийхсээр бас худны замаар явах ихэхгүй болцсон. Зарим том дээгүүрүүд бас өөрчлөх тийм нэг ихэхгүй болцсон. Тэгээ баг нэг дугуй муугуу над баг алхаад чахав өөр хотууд очиж бас тулаана хийж байгаа бас тийм нэг байвд бас нэвтрүүлэг гарч ирсэн л да. Энэ бол энэ бол бас тийм нэг утгагүй сонин амьдрал болчихж байгаа юм л да. Тэгвэл социалист гэх юм уу тийм нэг коммунист системийн тухайд бол одоо нэг хүчээр хийж байгаа. Гэтэл одоо ерөөхдөө бол ачлалыг сонгосон улсуудын ч юм уу чиг баримжаатай залуучуудын тухайд бол одоо хүн бол одоо байгалиасаа одоо сайн гэж үзээд одоо хүнд одоо өөрт нь одоо нэг тийм нэг итгэлийг олгож байгаа. Би бол энэ илүү байр суурин дээр нь байдаг л да. Тэгээ хүн өөрөө сайн юм чинь байгалаас сайн юм чинь тэгээд бас нэг тийм бусдад муу зүйл хийхгүй угаасаа сайн байна өөрөө хумсална гэсэн тийм нэг хүний тийм нэг их чөлөөн дээр нь чөлөөт дээр нь байгалаас аяасан тэрэн дээр нь итгэх юм бол илүү тийм нэг эрүүл юм болов уу гэж бас боддог байгаа. Ер нь бол тэгээд одоо санал нийлдэм байна тий. Одоо гинт хэргийн ч юм уу тийм жишээ мишээ одоо тийм нэг юмнуудыг хаахтал одоо нэмийг тэр нэг 20 цагдаад бол гинт хэрэг хийх сэтэл тэгээ эргээд тэр нэг гинт хэрэг хийж байгаа аг байл нь улам нарийн төлөвлөгөөтэй бүр аюултай болсон байдаг шүү дээ. Тий. Энийг бол ихэд бол бидний хамгийн ойрын жишээ гэвэл нөгөө сар бүрийн нэг юм биш тий. Тий. Нэгэнд арих зардаггүй ч гэсэн аюул олон хүмүүс арих одоо ууцсан байдаг гэх чааш явахыг хүсдэг ч юм уу нэг тийм хориглосон хийхийг хүсдэг. Тэр өөрөө хүний нөгөө татварт байдаг зан юм шиг үлээ. Тэгээ би нөгөө түрүүнд хятад гэж ярьж ангуудаас нэг юм бодчихлаа. Хятадын хүн ам тий Монголын хүн ам хоёрыг харьцуулж үзээд тэгээд гинт хэргийн гаралтыг тэр хүмүүсийг сайн байлгахын тулд юу хийх ёстой юм бэ гэд үзвэл монголчин одоо 3 сая гаруй хүн амтай тий ийм улсад ийм камер суйрлуулад ингээл хянаад байна гэдэг чинь бүр бараг л асар том дарангуйлал юм шиг болоод байгаа байхгүй юу? 3 сая хүн штэ. Come on. Тэгээ 3 сая хүнийхээ боловсролын түвшин нэмэгдүүлээд соён игээрүүлэх ажлуудыг энэ камерт мөнгө зарцуулгын хооронд магадгүй тэр хинтээд нөгөө амтлалын хөшөөжлөө, юуны хөшөөжлөө тийм утгагүй хөшөө барихыгаа оронд те хүмүүсийн боловсролын түвшинд анхаарал хандуулжвал гинт хэргийн гаралтынж буурна тэгээ давхар нөгөө нэг айгүй олон одоо эдийн засгийн эрэг ч юм уу те үзүүлэлтүүд гараад нийгэм маань ингээд явчих юм шиг санагдаад байгаа байхгүй. Хамгийн гол нь яагаад 3 сая хүн амтай улс тэгээд хүн амын хувьд тийм их хүнтэй хятадыг тэгээд тэр нь өөрөө социалист хятадын жишээг аваад ингээд яваад байгаа юм яа сайн гэрэл анхаарал хандуулахгүй байгаад байгаа юм гэл бодонгот бас аюу гүнхтэй дур зураг гарч ирээд идэм аа. Тэр нь бас нэг цайд таних технологийн цаана гэсэн одоо сэдвийн дор ярилцъя гэдэг. Ингэвтэй энэ одоо сэдв маань өөрөө маш их өргөн сэдв юм аа. Ягаад вэ гэвэл нэгдүгürt бол нэг улс төрийн асуудал байна. Хоёрдугаар төрийн асуудал байна. Гуравдугаар ялч технологийн асуудал байна. Дөрөвдүгээр олон улсын харилцаа ч юм уу ингээл маш олон төвшөнд ингээд задрах ингээд маш олон талын салбаруудын их уулзуурыг зэгдээ яаж байгаа хэмжих сэдв болчихж байна. Тэгээ улс орны хөгжил саяхан нөгөө нэг гол энэ талаар ингээд сэдв маань ингээд нэг бол ингээд улс төр, нэг бол ингээд технологи ингээд нэг бол ингээд ирээдүйн асуудал ингээд савлаад яваад байгаа юм шүү. Тэгээ аль болох ингээд олон талаас нь одоо ийм байна гэж ирэхдээ бас хавлж байгаа учраас энэ бүгдийг хөндөж байгаа. Тэгэхгүй бас тэгээ нөгөө бас ингээд нэг улс төр мөр яриад байна гэж бас сонсогчд манаас буруу ойлгохгүй гэж бас онцолж хэлмээр байна. Тэгээ түүнээс гадна бас ер нь бол Аристотель гэдэг философч хэлсэн байгаа. Тэгээ хүн бол улс төрийн амьтаа. Улс төрийн шийдвэрээс одоо та бидний бүгдийн амьдрал шууд хамааралтай. Тийм. Түүнээс улс төр сонирхдгүй одоо нөгөө төрийн төлөө хотон боож өхөн гэсэн тийм нэг ойлголт бол байхгүй. Ер нь бол хүн бол одоо нийгэмд амьдарч байгаа хүн байх юм бол улс төрийн шийдвэрээс шууд хамааралтай. Тийм учраас ерөнхийдөө бол ажил амьдралд нь шууд нөлөөлдөг. Тийм учраас улс төрийн шийдвэрүүд ерөнхийдөө бол бас анхааллаа бас хандуулж зарим зүйл дээр нь бас тийм нэг болохгүй байгаа юм байх юм бол бас эсхүүцэж явах
тийм хэрэгтэй гэж бас захиж хэлмээр байна. Ингэж бас зөвөр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол юмыг одоо нөгөө тэгдгүү юм, ингэдгүү юм тэгээ нөгөө юм айлгсан гэх юм уу тийм нэг хянсан цагдснаа тэгээд яагаад байх юм бол тэгээ бас болохгүй л дээ. Тэгээ яг нөгөө нэг гимт хэрийг бууруулъя багасхын үүднээс царай таних камеруудыг суйрлуулна гэдэг ба шүү дээ. Царай таних камеруудыг суйрлуулж гимт хэрэг бол багасахгүй баха. Тэрний оронд нийгмийн сайн гэрүүлэлт боловсролын түвшинг нэмэгдүүлэх ажил дээр аюул тийм анхаарал хандуулаасай. Тэгээ хүмүүсийг нөгөө бид нар чинь сонгогчдод их мэдл аваад байгаа шүү дээ. Өнөөдрийн бидний толгойн дүрмээр те. Энэ их мэдлээ ашиглаад таны дүүргээ сонгогдсон ч юм уу тэр хүмүүс бас нөгөө уламжилтаа өөрийнхөө санаа бодлыг хийгдэг, эсэргүүцэж байгаа бол эсэргүүц шин гэдэг дуу хоолойгоо хүргэдэг бас байгаасай. Тэгвэл аюул олон асуудал зэгцрэж явчих бах. Тэгэд энэ сэдвтэй холбогдуулаад аюул олон хүмүүс одоо зөвхөн бид хоёр шиг те энэ царай таних камерыг эсрүүцэж байгаа ер нь тийм шүү дээ гэж байгаа аюул олон залуучууд байгаа. Тэгээд тэр залуучууд маань нийлээд нөгөө нэг альбом бичгүүдийг бас хөрвүүлсэн байгаа. Үүнийг хааш нь хөрвүүлсэн бэ? Ерөнхий сайд хүний эрхийн комисс нийслэлийн засаг дарга Батбаясарлан 3 газар л үйлгээсэн. Тэгээд яг хоо хүний эрхийн комиссаас болохоор яг ийм асуудал нь хүний эрхийн зөрчил болоод байна. Та нарын санал ямар байна? Нээлттэй сонсгол хийж өгөх боломжтой байна уу гэдэг агуулгатай болсон. Нөгөө хоёр одоо ерөнхий сайд болон хотын дарга руу болохоор хүсэлт илгээсэн байгаа. Ерөнхийдөө ингээ эсэргүүцэж байгаа хүмүүсийнхаа бас нөгөө гар үсгийг онлайнаар цуглуулад тэгээд тэрийг хасралтаар илгээсэн байгаа. Тэгээд бид нар 8 сарын 10-нд тэр хүсэлтээ мэйлээр илгээсэн. Тэгээд 30 хоногийн дотор хуулийнхаа дагуу болохоор 30 хоногийн дотор шийдэгддэг хариу өгөх хэрэгтэй байна юм лээ. Тэгээд одоо 8 сарын 10 гэхээр 9 сарын 10-наас өмнө ямар нэгэн хариу авах байх гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэд энэ подкастта хуулиа дүгнээд ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол дэлхийн хүчирхэг гүрнүүд кибер аюулгүй байдалтай 1970 оноос хойш анхаарсан. Улсууд кибер аюулгүй байдал зарцуулах төсөө жилээр хүртсэн нэмэгдүүлж байгаа. За олон улсын хүний эрхийн байгууллагууд царай таних камерын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, уриалгуудыг гаргаж байгаа. За Америкийн зарим мужи улсууд царай таних технологи нэвтрүүлэхийг хориглож байгаа. За тэгээд манай улсын кибер аюулгүй байдал тал дээр суул болохоор кибер одоо халдлагад хүртэх боломжтой хэрвээ хэмжээний датаг цуглуулад халдлагад өртсөн тохиолдолд энэ нь өөрөө манай улсын үндэсний аюулгүй байдалд айгүй сөрөг нөлөө үзүүлэх асуудал болно. За тэгээд царай таних камерыг хаас айгүй байрлуулад хүнийг ингээд харж хянаж байнгын хаашаа явж ийн гэдгийг харж байгаа нь хүний нөгөө нэг арчилсан улсын иргэний суурь эрх болох халдшгүй чөлөөтэй байх гэдэг суурь эрх рүү нөгөө биднээс сонгогдсон ард иргэдээ сонгогдсон төр нь халтж байгаа аюу тум хэлбэр болж байгаа. Тэгээ хүн болон бас суурь эрхийн төлөө байгаасай. Тэр эрхийн төлөө явдаг байгаасай. За яахтай улс төр хамаагүй энэ шийдвэр гараал үзгээ бити орхидог байгаасай. Тэгээд миний тухайд бол одоо бас залуучуудыг 1984 гэсэн зохиолыг бас нэг дахиж нэг уншаасай. Тэгээ 1984 зохиолыг уншаад бас 2000 царай таних камерын цаана гэсэн бас нэг нийтлэлийг уншаасай. Бас энэ царай таних технологийн цаана гэж байгаа бас подкастыг бас дахин сонсоосай. Бас сонсоогүй хүмүүстэй сонсгоосай гэж бас хүсэх байна. Тэгэх юм бол одоо яриад байгаа зүйлүүдийг илүү их сайн ойлгох болов. Ер нь бол хүн бол одоо мэдхгүй зүйлийнхаа дайсан байдаг. Тэгэхээр мэдээд ойлгоод эхлэх юм бол яагаад одоо энэ зүйлийг одоо хамгаалах ёстой, энэ зүйлийн төлөө тэмцэх ёстой гэсэн тийм нэг эрг зориг хүч бас бий болох болов уу гэж бас найдаж байна. Тийм мэдхгүй байгаа учраас тоохгүй байгаа бах. Яг мэдээд ойлгоод эхлэх юм бол бас нэг би тоох болов, анхаарал хандуулах болов уу гэж бас итгэж байна. Тийм анхаарал хандуулаасай. Үүднээс бас
Иргэнийхээ хувьд ихшиж байгальтайгаа өнөөдөр хамтраад бас сайд танах технологийн цаана гэдээ бас энэ удаагийнхаа подкастыг бас хийлээ. Яа анхаарал тавьж сонссон та бүгдэд баярлалаа. Тэгш боломж, их чөлөө, аханд үсэх байдал, хамтын амьдралд хангагдсан эсэд эргэлзсэн эргэлзээнүүд, бодсон бодлуудын чөлөөт уусгал. TikTok подкаст